Би сэтгүүлч болдоггүй байна. Өнгөрсөн 8 жил гарын хугацаанд үзэгч та хүнтэйгээ хамтран чухал яриа нэвтрүүлэг болон бусад нэвтрүүлгээрээ маш олон чухал зочдыг хүлээн авч маш олон чухал сэдвүүдийг хөндсөн билээ. Уран бүтээлээ хэсэг завсарлаж, эгэл жирийн амьдрал донд эгэл жирийн хүмүүстэй хар бор ажилд худгалдаж явахдаа бидэнд чухам юу саад болж байгаа юм бэ? Бидний амьдрал чухам юу хэрэгтэй юм бэ гэдгийг маш сайн тунгааж бодож үзснээс бидэнд шудраг байдал, шудрагаас маш ихээр дутаж байгааг ойлгосон. Хүрээлэн буу нийгэм маш их бухимдалтай байна. Хаасайгүй авсан, өгсөн, эдсэн, уусан, улгаалсан, шамшигдуулсан, ухан, ухахгүй, улгаачгүй Монгол, хулгаач нүүрлсэн Монгол. Энэ бүгд цөм аимшиг. Хаана асуудал байна? Тэнд шийдэл яг хажууд нь байдаг. Шудраг үнний төлөө нүүр тулж шудраг ярилцъя. Шудраг ари болтгогийн ток шоу. Оройн тэрэг үзэгчтэй VTV-ийн шудраг ари ток шоу нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. За тэгэхээр үзэгч та бүхэндээ би уламжлалсаар маш сонирхолтой нэгэн зочныг өргөн оролцуулж байна. Манай өнөөдрийн зочноор Улсын хурлын гишүүн Монгол Улсын ерөнхий сайдсан Эренчниймийн амар жаргал өргөдөн оролцож байна. За тэгэхээр орой осон цагаар үзэгчтэй хүнтэй таныг бас нэвтрүүлгийн студид хүрэлцэн ирсэн явдалд баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр нэвтрүүлгийн нэг юм дөрвөн зарчим байдгийг хүмүүс хандлага нэг сонин. Энэ буддын шашны судар. За дөрзод дүүгд судар байж байгаа. Энэ судар дээр одоо гараа тавих уу, одоо мөрөх үү, энэ л таны үйлдэлтэй. Ямар ч зэн судрыг оролцуулаад энэ нэвтрүүлэг шудраг зөвхөн шудраг үннийг ярина гэдгийг амлах хэрэгтэй байд. Тийм юм заавал хэрэгтэй юу? За. Би бол яг нэггүй хэлэхэд бол тийм хэлбэр талын юм бол нэг бас нэг сонирхдаг хүн биш шүү дээ. Тэгээ угаасаа философи гэж, шинжлэх ухааны философи гэж байж байна, хэлбэр гэж байж байна, агуулга гэж байж байна. Болж игэл тэр агуулгаа бол хэлбэр нь илэрхийлж явах хэвээр. Хэлбэр нь ч гэсэн бас нэг агуулгатайгаа уялдаад ингээд зохицож явах хэвээр гэж. Тэгээд яг зүгээр шашин гэдэг маань бол янзын хөндөл янзаар л тусч байгаа шүү дээ. Нэг хэсэг хүмүүст нь бол тэр нэг хэлбэр талын юм энэ тэнд нь очиод нэг мөргөх ингээд нэг гар хөлөө хөрөх ингээд их юм дээр болчих дээр л одоо болчихлоо гэж баярлалаа саагаад зогсдог юулааг нэг зууласаагаад хүжсаагаа зогсдог нэг хэсэг би нэг хэсэг нь бол шүтгэ барьж байгаа чинь очроор огтлогчийг бол уншчих хэрэгтэй байхгүй юу? Тэгээ уншчихаа тэрэн дээр гарч ирж байгаа тэр гол философийн асуудлууд нь ойлголтууд байх хэрэгтэй. Үүх түүх нь яах хэрэгтэй. Угаасаа манай Монголд энэ шашин гэдэг чинь ямар замаар яаж орж ирсэн, ямар зорилготой орж ирсэн, энэ одоо хэдэн зуун жилийн хугацаанд энэ яаж хувьсаж өөрчлөгдсөн чинь үзэх хэрэгтэй байхгүй чинь нарийн ярих юм бол дотор нь бас сэтгэл гонсоомоор юмнууд бол ердөө бишгүй байгаа. Бүр дотор мохоо болморч юмнууд байгаа. Үнэхээр ч одоо бас нэг баярлаад үнэхээр сайхан шүү гэж хэлэхээр ч юмнууд бас байж байгаа шүү дээ. Би зүгээр сүүлийн үед шашныг бол юуг сонирхдаг вэ гэхээр бол яг нэг хэлэхэд бол тэр бүрхэн багшийн анхны гаргасан тэр бүтээл судгаал тэр элдв янзын юм бол үндсэндээ Монгол ахуй соёл хэл дотор бол тийм ойлголтууд бол огт байгаагүй байхгүй юу? Хожим хойно орсон. Тийм сүүлд нь орсон. Гэхдээ бүр орж ирэхдээ бүр төвдөр дамжиж орж ирсэн гэж байгаа шүү дээ. Гэтэл төвд нь ч гэсэн тэр бурхны тухай ааж байхгүй юу? Тэр харанхуй бүдүүлэг л одоо манайх шиг л бас л их л бүдүүлэг л артам байсан шүү дээ. Одоо ч гэсэн их зөрхий хөгжчихсэн юм бол ховор. Тэгээд яасан бэ гэхээр тэр бурхны сургаалыг төвд рүү оруулж ирэх юм бол бүхэл бүтэн славаар бий болгосон байна. Бүхэл бүтэн славаар яг тэрүүнд зориулсан нэр томьёо ойлголтууд хугтхуунууд тийм ээ. Тэгээ тэгэр бүгдийг оруулж ирээ тэрүүгээр нь ингэж дамжуулж тийм хэллэг дамжиж орж төвд хэлэнд оржсэн. Манай монгол хэлэнд бас яг тэгэж орж ирсэн байхгүй. Тэгээд хэрвээ чи анзаарсан бол одоо сүүлийн үед ингээд кирилл үсэг рүү энэ нэг судруудыг буулгаад байна шүү дээ. Тэгээ чи тэрийг уншаад үзтээ тэр кирилл дээр буулгачихсан байгааг нь. Нөгөө нэг чихний шимэг болсон уянгалаг сайхан монгол хэлчин бол тэнд бол үнэхээр байгаад идэг байхгүй. Ямар ч уран цэцэн ямар гоё хэлдэг. Тэгээ үнэхээр нэг хүн нэг хэлэхэд гэтэл одоо мань бичиг нөхрийн биччихсэн юм эсвэл одоо Монголын мундаг философчд ч гэдэг одоо өнөө цагийн философч тийм ээ. Томтой эрдэмтдийн бичсэн юмыг унштай модон юм байгаа биз дээ. Бүр хоёр өгүүлбэр уншаад цаашаа явахааргүй. За мэдээж тэр яруу найрагч нар эднэр бол арай ондоо гайгүй юм бичиж байгаа. Гэхдээ судлаач шинжээчд гэдэг юм бичиж байгаа юм бол ер нь хоёр өгүүлбэрээс цаашаа явахгүй шүү дээ. Гэтэл энэ манай гандан тэрчлэн хэдийн одоо
өөртөө чинь адилах юм уу, өөрөөс чинь хамаагүй залуу одоо залуучуудын орчуулад байгаа тэр орчуулга бол гайхамшигтай сайхан орчуулгууд байгаад байгаа. Чаад хийсэн шалтгаалаад байна шүү дээ. Тэр юунаас ихтэй бол угаасаа тэр дээр үед нөгөө анх будын шишин Монголд орж ирж байхад хэрэгжилж байсан тэр анх зохиосон тэр нэр томьёо славаар нь тэр чигээрээ байж байгаа байхгүй. Энциклопедид нь тэр чигээрээ байж байгаа байхгүй. Тийм учраас одоо тэр төгдөр ингэж хэлсэн үгийг бол монголоор ингэж буулгад юм аа. Санскритээр ингэж хэлсэн үгийг бол одоо энийг ингэж монгол дээр буулгад юм аа гэдэг. Тэгээд тэр талаас нь айгуу сайхан хийгээд гэсэн. Бид энийг яагаад яриад байна гэхээр бол шашин гэдэгт бол хүн болгон янз янзаар л хандсан. Нэг хэсэгт нь бол одоо нөгөө өрхмөгч таваш өөрийнх нь хэлчихсэн үг байж байгаа шүү дээ. Тэр саунд нь тохируулаад хийж өгөөд байгаа тийм ээ. Нэг хэсэгт нь одоо энэ хэлбэр төрс ингээд нэг хэлбэр талын юм дээр нь илүү явах хэрэгтэй байна. Нэг хэсэг нь бол тэр хэлбэрийг сонирхгүй шууд агуулгаар өнөр үн тэр философи руу шинжлэх ухааны тал руу ороод явчихад байх л та. Тэгээд би бол өөрийгөө бол хэлбэр талын бол нэг сонирхдаг хүн гэж бол боддоггүй шүү дээ. Гэхдээ хүнд хэлнэ яах. Монголчууд тусдаг айх хичих юм бас заримдаа баймаар юм санагдаад байна. Тийм. Одоо сүүлийн юу ч хамаагүй нөлөмжидэг болж тэгсэн. Би гэдэг дээр би гэдэг эгон ихтэд ирэхээр л ерөөсөө юу ч хамаагүй нөлөмжидэг. Одоо энэ Америкчууд жишээл Европчууд ч би зөвхөн энийг хуулж байгаа хэлбэр боловч хэрэгтэй болов заримдаа хүмүүсийн хамтаас нараад гэсэн юм байна. Ингээд тавих гэснээр би надад шүү тавихгүй гэж юм байна. Огт тавихгүй гэж юм байна. Эсвэл тавиа бүр сайхан мөрөгчөд орж байгаа юм. Энэ чинь зүгээр би тавьсны дараа хэлдэг. Одоо та худлаа ирвэл энэ бурхан шашин дээрээс ч юм харж байгаа шүү дээ. Судрын барьж байгаа юм чинь. Америкт бол Библи дээрээ тавьж байгаа тангаргалдаг шүү дээ ч юм уу. Ерхэл шүлхтөө тангаргалдаг. А гэтэл манайх тангараг өргөё гэж яг юун тангаргалаад байгаа нь гэдэггүй. Эзэн бийгөө ингээ хөндөй байлгаад ирдэг. Чи гэдэг юм. Энэ чинь буцаад нөгөө хүмүүсийг худлаа ярих, хуурамч байх, нөгөө хөгийн байх, бие үзэлтэй хэд автсан байх энэ боломжийг нээж өгöd байсан. Тэгээд болдоо хараа би надад тэр чи 2 3 юм болж хараад байл за. Нэгдүгээрт нь чи энэ сэдвийг хөндөж чинь те. Яг чиний нас чинь байхгүй. Одоо нэг яг нэг юм насан дээр хөрөөд ирэхдээ эн чи одоо ер нь жоохон юу влээ. Болж юм уу болохгүй нэ утга учир нь юу влээ гэж ингээд энийг өөрөө сонирхоод эхэлж гин. Цааш нь дэлгэрүүлэх гээд эхэлж гин. Хэлбэрт элдв янзын талын юмнууд сонирхоод эхэлж гин. Тэгээд энэ нь өөр их чухал зүйл. Ялангуяа манай нийгмийн одоо амьдралын өнөөгийн шатанд бол энэ ёс зүйн шинж чанартай, ёс суртахууны шинж чанартай факторууд бол үнэхээр шийдвэрлэхүүр гүйцэтгэхгүй болохоо болж байгаа юм байна. Эн чинь өөрөө ердөө тэр эдийн засгийн ойлголтууд ч гэдэм улс төрийн ойлголтуудаас хамаагүй илүү хүчрхэг ойлголт юм байна шүү дээ гэдгийг бол одоо ойлгож эхэлж байна шүү. Тэгэл нөгөө үр хөвгтэй сургах дараагийнхаа үеэр ороод ирсэн. Энд чинь нэг юм үе байд юм байна л да. Заавал нэг давж гардаг. Уул нь болжгүй энийг богинохоо хугацаанд ойлгоод ухамсарлал тэгээд явчих хэвээр. Манайх бол яг одоо ингээд нэг задраал нэг тавигдаал тэгээд бас эргээд нэг тийм хомигдох янз бас энэ тэнд орж л байна л да. За манай өндрийн зочин Эренчниймийн амар жаргал за 1961 онд төрсэн. Москвагийн улс ардын аж ахуйн дээд сургууль, Брэдфордын их сургууль төгссөн улс төрийн эдийн засгийн мэргэжилтэй. Эдийн засгийн тооцоонуудын дотроос таны ярьж байгаа өнгө тооцоо бас арай жоохон өөр байсан. Би таныг өнөөдөр нэвтрүүлгийн зочноор өрн оролцуулсан шалтгаан нь өнгөрсөн 4 жилийг бас таныг бас ерөнхий сайд байсан хүний хувьд. Хоёрдугаарт дахин ерөнхий сайд яригдж байдгийн хүнд тийм ээ. Эдийн тавигдаагүй гэсэн болчоосоо гэсэн үед их олон байсан. Яригдж байдгийн хувьд ер нь энэ өнгөрсөн 4 жил юу болоод өнгөрвөө гэдгийг та богинохоо өгөр товчхон одоо дотроо томилсон байгаа бах. За ер нь энэ засгийн газар ер нь энэ 4 жил энэ парламентын хугацаанд ингэчлээдээ гэдэг. Энийг та нэг бид өсөлтөөс яаж бол товчхон гэдэг их юм бол одоо би нэг 2 үгээр л хэлье да. Нэг нь бол сургамжтай. Хоёрдугаарт нь бол алдагдсан боломж гэсэн. Ийм 2 үгээр л хэлэх ёстой байна. За зүгээр чиглэлээр нь ярих ёстой байх л да. Монгол төрийн тогтолцоо талаас өнгөрсөн 4 жилийн хугацаанд юу болов, ямар хөө янзтай юм болов гэдгийг бол одоо бас нэг зайшгүй ярих ёстой байна. Бидний нүдэн дээр л одоо харсан болсон зүйл шүү дээ. 12 оны сонгуул боллоо. Сонгуулийн дүн гараад улсын их хурлаа бүрдэх гэтэл чинь жоохон ямар хөө янзын процесс явагдлаа. Улсын их хурл дотор байж байгаа хамгийн том одоо сөрөг хүчин бүлгээ хүлээн зөвшөөрөхгүй, бүлгийг байгуулж өгөхгүй, бүлгийн гишүүдийн байнгын хороодод нь хуваарлж өгөхгүй, улсын их хурлын дарга томилж байгаа процесс нь хууль даанч гэж хэлэхэд хэцүү,
одоо хуулийн чиглэлд хэцүү ингээл явлаа тийм үү. Тэгээд сайн ч юм уу Монголын бас нэг ардчлалын 90 оноос хойш ардчлалын энэ нэг 20 хэдэн жилийн чинь бол амин сүнс нь бол бас нэг зөвшөлтлийн механизм байлаа шүү дээ. Ямар нэгэн хэмжээнд нэг зөвшөлтсөд бас нэг нийгэм нэг бужигнуулчихгүй, тараачихгүй, эвдчихгүй, сүйдчихгүй, нэг талцуулчихгүй явдаг тэр механизмууд байхгүй болсон. За тэгээд дээрэс нь улсын их хурлын дарга гэдэг хүмүүсийн намын даргын албыг давхар хаших дээрээ тэгээд заавал намаа сонгуульд ялуулна гэсэн тэр нэг одоо хязгаарлахгүй аргагүй тийм хүсэл байж байдаг. Энэ бүх юм чинь нийлэх дээрээ ер нь Монгол төрийн энэ механизмыг ямар өнгөйстэй болгох юм бэ гэдэг асуудал өөр ирэхгүй гарч ирж байна. Дээрээс нь нөгөө нэг жижиг улс төрийн намууд гараад ирчихсэн тэр нэг авахд хайхад хэцүү нэг тийм эвсэл гэж хэлэхэд нэг юм байгаад байдаг. Одоо болтол байж л байгаа шүү дээ. Одоо тэр чинь ослгүй эвслэн тэгээд нөгөө эвслийнхаа намын эсрэг саналаа өгөөл ингээл хамаг юм байгаад байдаг. Энэ бүх юм чинь энэ төрийг хэвэрхшүүлж байгаа юм уу эсвэл бэхжүүлж байгаа юм уу? Юу болж байгаа? Өөрөөр хэлэх юм бол энэ төрийн механизм төр Монгол төрийг бэхжүүлэх талаасаа гэдэг энэ 4 жил бол нэлээд сургамжтай нэлээд юм олж авахаар бодохоор ийм 4 жил байсан гэж. Тэгээд мэдээж хэрэг энийг бол хэн нэгэн хүн рүү түлхээд хэрэг байхгүй. Тэрний буруу, энэний буруу гэж хэлээд хэрэг байхгүй л дээ. Эцсийн дүндээ бол энэ бидний хийсэн сонголт. Бид нар өөрсдөө л ийм сонголт хийсэн гэдгийг хэлж хэвчэх хэрэгтэй байна. За эдийн засаг талаас нь аваад үзэх юм бол зөвхөн би макро эдийн засгийн төвшөнд ганц хоёр тоол хэлэх байх л да. Ерөнхий үзүүлэлтүүд бол макро талаасаа бол үнэхээр дорцсон. Одоо тэрийг нуу харах байхгүй. Эдийн засгийн өсөлтөнд саарчсан байж байдаг. За хөрөнгө оруулалтын хэмжээнд багасчихсан байж байдаг. Хөрөмтлийн хэмжээнд ч гэсэн байхгүй болчихсон. Улсын төсвийн орлого зарлага тал дээр ч гэсэн ердөө өлегтэй гэрэл гэгээтэй юмнууд бол маш бага. За тэгээд бас бусад одоо ярьдаг үзүүлэлтүүд ч гэсэн ерөнхийдөө их л муу гарч ирж байгаа. За их сайн үзүүлэлтийн тэргээд бас зарим нэгэн тоонууд яриад байгаа маа. Жишээ нь одоо инфляц бол одоо 2 оронтой тоороо бараг дөгчөөсөн инфляц бол өнөөдөр 1.1 хэдэн хувь дээрч ирлээ мэрлээ энэ төргээд яриад байгаа. Гэхдээ тэр бол их баярлахаар зүйл биш. Тэр бол сайн болоод гэж байгаа юм шиг. Харин бүр хитрхи сар болчихсон учраас тийм юм руу дагаж унжиж байгаа. Тийм унсан гэсэн тиймэрхүү юмнууд байгаа юм л да. Тэгээ энийг бол толгоогоор хариуцах хэрэгтэй 2 хүн л байдаг л да. Монгол улсын макро эдийн засгийн байдлыг хариуцах хэрэгтэй 2 хүн байх хэрэгтэй. Нэг нь бол Монгол банкны ерөнхийлөгч, нөгөөх нь сангийн сайд байх хэрэгтэй. Сангийн сайд байх хэрэгтэй. За ард иргэдийн амьдрал ахуй угаасаа 4 жилийн хугацаанд дээшилсэн байх хэрэгтэй, агсан байх хэрэгтэй. Энийг толгоогоор хариуцах хэрэгтэй хүн бол Монгол улсын ерөнхий сайд бөгөөд түүний засгийн газрыг бүрдүүлж байгаа одоо хүнд хөнгөн араа болдог сайд нар байх хэрэгтэй. Тэгэхээр энэ хүрээний дотор нь ингээд эдийн засгийн талаас нь аваад үзэх юм бол яг цэвэр статистик талаасаа бол баярлахаар зүйлүүд бол бага. Гэхдээ энэ тооны цаана чухам юу вэ? Тооны цаана бас арай жоохон ондоо юмнууд байна уу гэдээ аваад үзэх юм бол би бол бас ч хоосон биш гэж хэлэх гээд байгаа. Тоо бас яг үнэн үгүй бас. Тэгээ тоо нэгдүгээрт үнэн үгүй юу гэсэн асуудал байгаа. Гэхдээ яг зүгээр одоо нэгэн тоглоомын дүрмэн дээр шүү дээ. Цөмөр Монгол улсын статистик гэж нэг байгууллага байж байгаа, тоо байж байгаа. Энэ байгууллагын гаргаж байгаа тоог л одоо хүлээн зөвшөөрөө цөмөр энэ дээр тулгуурлаж анализ хийял гэж байгаа шүү дээ. Хэрвээ чи тийм мундаг илүү юм бол тэрнээс арай жоохон илүү тоог нь гаргаад ир. Гэхдээ гаргаж ирсэн тоогоо зүйтэй гэдгийг нотлол гэж. Тэгэхээр энэ тооны цаана жоохон юу байж болж ийн нэгэд аваад үзэхдээ энэ тооны цаана чинь яг тодорхой баригдсан зам бол байж байгаа. Сургууль байж байгаа, цэцэрлэг байж байгаа, эмнэлэг байж байгаа. Хэлтэй хамтаа ч гэсэн одоо өчнөө л нийгмийн чанартай объектууд бол баригдсан. Тэгээд тэр үзүүлэлтүүдийг хараад үзэхдээ өнгөрсөн өмнөх 4 жилдээ гэж юм уу. Бүр зарим үзүүлэлтүүд нь бол өмнөх бүр 70, 80, 90 жилдээ харьцуулахад бол 4 жилийн дотор бол маш их юм хийж бүтээсэн байгаа байхгүй юу. Тэгээ нэгэнт эрвихээрээ зүтгэжсэн, чармаажсэн, хөдөлмөрлж байсан юм чинь энэ засгийн үед энэ 4 жилийн хугацаанд бол материалын талаасаа, бит талаасаа бас хийсэн юм бол маш их байгаа. Тэрийг бас үүсгэж болохгүй бүтээн байгуулдаг тийм. Түрүүн би таны бас өмнөх хугацааны өгүүлбэрийг бас харж байсан. Тэр тусмаа таны Монголын эдийн засгийн тулгараад байгаа
одоо хүндрэлийн шалтгаануудыг тоочж тайлбарлаж ирснийг сонсоод бас гаргалгаа өнцгчийг сонь харж ирсэн л та. Яг засгийн газрын тайлбартай юм уу сангийн сайдын сангийн яамны тайлбараас таныг шал өөрөөс. Энэ тайлбараас дахиад нэг үргэлж. Одоо би жоохон яг ямар тайлбар тухай үед нь хэлж ирсэн бол өөрөө сануулахгүй би санах. Энэ нөгөө эдийн засгийн юун дээр хэлжсэн та. Эдийн засгийн бол маркетингийн холбоо эдийн засгийн мэргэжлийн бодлогын институт энэ төр дээр. Саяны нэг эрдэм жилгээний хурал дээр хэлжсэн үгтэй. Гэхдээ яг хөө нэг иймэрхүү юм харагдаад байгаа юм шүү дээ. Эдийн засаг ингээд өөрөө бүхэл бүтэн систем юм. Хэрвээ чи удирдах гэж байгаа бол системийг удирдах хэрэгтэй байхгүй юу? Гэтэл бид нар байна тийм ээ тэр систем гэдгийг нь олж харахгүй байгаа. Нэгдүгээрт. Өнөөдөр бид нар эдийн засаг гэдгийг юу гэж ойлгоод байна гэхээр энд нэг үйлдвэрээ чухал газар байж байна. Энд танай телевизэр байж байна. Тэнд нэг FM байж байна. Тэрний цаана нэг малчин айл байж байна. Энийний хажуудалд нэг банк санхүүгийн байгууллага байж байна. За ингээл эдийн засаг эднэрийг л эдийн засаг гэж ойлгоод байгаа байхгүй. Гэтэл чинь энэ төр банк санхүүгийн байгууллага, хөрөнгийн бирж, энэ үйлдвэрээ чухал газар, телевиз, FM, машин тэрэг энэ төргээд энэ бүх юмний чинь нэс чинь цаана бас нэг эдийн засгийн бодлого гэж нэг юм байгаа даа. Бодлого гэж нэг юм байх хэрэгтэй. Энийний цаана бас эдийн засгийн шинжилх ухаан гэж нэг юм байх хэрэгтэй. Тэгээ энэ бүх юмнууд чинь нийлжээж өөрөө нэг систем гэдэг юм чинь бүрдүүлж байгаа байхгүй эдийн засгийн систем гэж. Монгол улсын эдийн засгийн систем. Тэгээ хэрвээ удирдъя гэж байгаа бол энэ системийг удирдах хэрэгтэй. Тэгээ энэ систем чинь өөрөө тодорхой нэг тийм хөгжлийн үе шатанд бас нэг тодорхой зарим нэгэн хүчин зүйл нь илүү тод гарч ирдэг, зарим нэгэн хүчин зүйл нь илүү одоо хоошоогоо суудаг тийм юмнууд байгаа байхгүй юу. Тухайлбал одоо улс орны хөгжлийг эрчимжүүлэх хэрэгтэй байна, мобилизац хийж хийх хэрэгтэй байна, дайчилгаа хийх хэрэгтэй байна гэсэн энэ үед бол эдийн засгт төрийн оролцоо үүрэг өрөөл гэдэг бол шал ондоо өнгөжтэй болоод явчихж байгаа тийм ээ. Эдийн засгийн хямралын үед бол одоо жишээ нь энэ эдийн засгийг яавал түргэн хурдан хямралаас гарахгүй ямар арга зам байна. Энийг хэн хийж чадах вэ? Хэн хамгийн үр ашигтай байж чадах вэ гэдэг юм бол хувийн сектор. Тэгэхээр тэр хувийн секторт илүү их ачаалал өгж, илүү их итгэл өгж, илүү их юм өрүүлэх хэрэгтэй. Тэр өөрөө жоохон холдоод гай болчихгүй шиг байж ёстой байхгүй юу? Тэгээд энэ эдийн засгийн хямралыг даваад дуусны дараа чинь хямралын дараа бол нэг тийм хямралын дараах үе гэж бас нэг хэсэг үе байна л да. Тэр нэг юм 2 жил, 3 жил үргэлжилж болно. Эдийн засгийн өсөлт бол нэг өндөр биш. 1, 2, 3%, 1, 2, 3% хэмжээнд л ингээд нэг тийм салганаад нэг ингээд бүтцийн өөрчлөлт явагдах гэдэг байгаа. Нэг тийм үе гарч ирдэг. Тэр үед бол одоо хамгийн гол фактор нь юу болж таарах вэ? Магадгүй тэр үед бол энэ юу гэдэг эдийн засгийн шинжилх ухааны үүргээр болно илүү их ач холбогдолтой болох ч юм уу тийм ээ. Гэх мэтчлэн ингээд хөгжлийн тодорхой шатнд тодорхой факторууд тодорч гарч ирээ. Зарим нь хоошоогоо тавигдаа, зарим нь урагшаага яваад ингээд явдаг. Тэгэхээр энэ бүх том систем, нарийн систем, их уялдаа холбоотой амьд тэгээд тасралтгүй өөрчлөгдөж байгаа энэ системийг нэгдүгээрт нь бүхэлд нь харах хэрэгтэй. Хоёрдугаарт нь яг өнөөгийн шатнд бол хамгийн гол асуудал нь хаана юундаа байгаа юм бэ? Тэрийг олж харах хэрэгтэй. Тэгээд тэрийг барьж аваа шийдэх хэрэгтэй гэсэн. Энэ бол зүгээр тийм арга зүйн шинж чанартай санаа би хэлж байна л да тийм. Тэн дээр бас нэг юу өсөн штэ. Зүгээр за энэ рүү явах юм бас ингэ асуучих зүг баг. Монгол банкны ерөнхийлөгч гэж нэг хүн байна. Тэгээд сүүлийн 2-3 жил ингэ ажиллангууд ууг нь засгийн газар чинь баг Монгол банкныхаа үйл ажиллагаанаас шалтгаалдаг байж л Монгол банк ийм шийдвэр гаргасантай шалтгаалдаг шахуу байж л гадныхын шигсээ харж л да. Гэтэл манай Монгол банк бол засгийн газартай зохицуулж үйл ажиллагаа явуулдаг. Засгийн газрын хүсэлт шугамын дараа засгийн газрын зөвлөмжийн дагуу ч гэдэг юм уу дарамт шахалтын дагуу үйл ажиллагаа явуулдаг ийм хэвдэр харагдаад байна л да. Тэгэхээр эн чинь буцаагаад Монгол банк нь өөрөө одоо ард түмний амьдралыг удирдах эсвэл бүр ядуу байлгах хэрэгсэл болж байгаа юм. Тэ онлын хувьд бол ямар байх хэвээр бүгд хүлээн зөвшөөрч байгаа шүү дээ. Хуулийн дээр хүртэл заагаад өгч байгаа. Монгол банкны бие даасан байдал гэж. Монгол банк бол бие даагаад мөнгөний бодлогоо явуулнаа. Тэр явуулж байгаа мөнгөний бодлогын нь утга учир нь юундаа байна вэ гэхээр бол үнийн өсөлтийг бол хязгаарлаж өгнө. Хоёрдугаарт нь төгрөгийн тогтвортой байдлыг хангана гэсэн ийм л одоо үүрэг функцийг бол хуульчлаад өгчихсөн байж байгаа. Энэ бол хуулийн дээр нь байж байгаа үүрэг байхгүй юу? Жохом энийг яаж хэрэгжүүлж ийн юу болж ийн гэхээр
Монгол банкны зүгээс бол үннийг хэлэхэд бол сангийн яамтайгаа засгийн газартайгаа хэлэмээ бол үнэхээр ололцоогүй. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол ололцоогүй гэж үзэж байгаа. За ололцоогүй учир шалтгаан нь юу байгаа юм бэ гэдэг юм бол объектив фактор байгаа, субъектив фактор ч гэсэн бас нэлийн нөлөөлсөн байх л гэж би хувьдаа боддог юм. Ямар ч болсон Монгол банкны зүгээс бол их л санаачлагтай, их л итвэхтэй ер нь болгоё бүтээ хийгээд нэлийн зүтгэсэн. Тэгээ засгийн газар руугаа бас нэлийн одоо хандсан яг нэн үгүй хэлэхэд бол аимшигтэй хэмжээний дэмжлэг үзүүлсэн шүү дээ. Ялангуяа 12 он, 13 онд санаж байна уу та нар? 3 тэрлион төгрөг маяг төгссөн шүү дээ. Энэ сүүлийн 90 хэдэн жилийн хугацаанд засгийн газар байгуулагдаад тэгээ бараг маргааш нөгөөдөр нь 3 тэрлион төгрөг зүгээр маягаад авч ирсэн тийм засаг бол байхгүй шүү дээ. Тэгээ тэр мөнгө хайдсан, юунд явсан, юу болж хувирсан бэ гэдэг асуудал яригдана л та мэдээж яригдчих л таараа. Хизээ яригдах бол юм. Гэхдээ одоо тэгээд энэ сонгуул өнгөрөөл яригдчих л таараа шүү. Хэн нэгэн хүн энэний чинь хариуцлагыг хүлээх ёстой юм. Хэн буруутай вэ гэж буруутныг хайж эхэлнэ л дээ. Засгийн газрын ерхий сайдар таныг нэг дэшээд явж байгаад ерхий сайдар ярьж байгаа та яагаад нэрээ татад авчаа тухайн үед тайлбарлаж л байсан л дээ. Цаг хугацаа ямиг хийдэг шүү дээ. Өөр байдлаар тайлбардаг болов. Гэхдээ яг таныг ерхий сайд болчихсон гэж хүсчихсэн хүмүүс их болгоо байсан. Тэгсэн байх. Би бол цэргийн хүн шүү дээ. Яг одоо ер нь л одоо миний өсөж өндөөсөн тэр орчин маань ерөнхийдөө цэрэг армийн хүрээний дотор л байдаг. Тэгэл хаана одоо хэрэгтэй гэж үзэн юу хийх ёстой гэж үзэн ямар тушаал ярьж байна. Тэрийг л ямар ч ус нэр төртөө биелүүлээд явъя. Хэл амгүй тэгээ хүний нүрийг бол алгачих бүхэн шиг л явъя гэсэн юм л бодолтой байсан. Тухайн үедээ бол асуудал яригдсан. Шууд хийх ёстой бол хийл гэсэн. Тэгээд нэг тийм улс төрийн нөхцөл байдал шалтгаанаас болоод шаардлагагүй л гэдэг асуудал гарч ирсэн. Тэгэл яах вэ? Тэгэл явсан. Тэрээс таныг ерхий сайд болгоцсон байсан бол таны багсад нэг хэлж ирсэн үг анхаарал татчихсан л да. Юу хөрвөө ипотекийн зээлийг 5%-аар өгчих тийм банк байна уу байвал гараа өргөтөө гэж яад тий байхгүй шүү дээ гэж үзсэн. Хэрвээ та ерхий сайд болсон бол ипотекийн зээлийг ямар байдлаар шийдвэрлэх ёстой байсан бэ? Ипотекийн зээлийн асуудал маань энэ өнөө маргааш асуудал биш байхгүй. Энэ угаасаа манай Монгол санхүүгийн зах зээл бий болгох, санхүүгийн зах зээлийг цоошноор үүсгэж хөгжиж гаргаж ирэх л асуудал болчиход байгаа. Өнөөдөр ер нь одоо ингээд өөрөө ч гэсэн мэдж байгаа хэн тэнүүгээр яваа судалгаа хийгээд үзээрэй. Аж ахуйн нэгж байгууллагуудаас хуваалцсан хамгийн том асуудал бол мөнгөний дутагдал. Мөнгө байхгүй болчиход байгаа. Ямар ч арга ороод бартерын бирж байгуулъя гэж ярьж байна. Тиймэрхүү юмнууд орж иж байгаа байхгүй. Тэгэхээр мөнгө байхгүй, мөнгөний уурсгалан зогсчихсон, эргэлтийн хөрөнгө байхгүй байгаа тохиолдолд жижигхэн одоо гуанз байсан ч гэсэн үйл ажиллагаа явуулж чадахгүй шүү дээ. Бид ч гуанз явуулахын тулд чинь ядаж нэг гурилаа авах хэрэгтэй, нэг цагаан будаа сонгоно, маха одоо татах хэрэгтэй шүү дээ. Гэтэл тэрийг хийж чадахгүй байгаа хүмүүс чинь яаж явуулах. Тийм учраас жижиг дунд үйлдвэрлэлүүд бол сүүлийн үед бол их хэмжээгээр хаагдчихл байна л да. Тэгэхээр энэ асуудлыг ингээд цааш нь ухаад үзээд ерөнхийдөө томор аваад үзэхэд Монголд өнөөдөр эдийн засгийн хувьд бол хамгийн том асуудал бол банк санхүүгийн асуудал, санхүүгийн зах зээл, мөнгөний урсгал, мөнгө тойрсон асуудал юм байна гэж байна. Тэрнээс тэр хэдэн мал өсгөх нь биш, энд нэг зам тавихтаа биш, тэнд нэг байшин барихтаач биш юм байна. Ердөө л энэ мөнгөний асуудлыг л барьж авъя гэж. Тэгээ барьж авъя гэдэг тэгэхээр ямар шийдэл хайж яах вэ гэвэл өөрөөсөө бид нэг дэлхийд төрөөд гүгээд байгаа байхгүй. Мөнгө өгөөч манайд авид ирэлтэй гэл мөнгө угаал царай алдаал ингээл дэлхийд төрөөл явж байгаа. Одоо миний мэдхээр л он гарснаас хойш гэгтж нэг хэдэн боонд босгохгүй л ердөө хичнээн ч одоо баг ийш тийшээ яв. Тэгээд нэг чүүчээ босгосон тэр боондных нь өмнө цэн гэдэг бол ер нь талигаад өгсөн шүү дээ. Тэр бол тэгээд өнөө маргааш биш юм хэд маргааш нөгөөдөр бол бид нэр бол тэртээ очиг нь өөрчлөлт хараа. Тэгэхээр асуудлаа буруу томьёолно гэж нэг би хэлээд байгаа байхгүй. Мөнгөний ардаас гүөхэ болцохоо найзуудаа. Наадхаа зогсоо. А яах ёстой вэ гэхээр бол яавал мөнгө өөрөө бид нар лөө гүгээд ирэх вэ гэж асууцгаа та нар. Одоо асуудлаа зөв томьёолцоор ядаж бусдыгаа бай гэхэд бол яавал Монгол руу энэ дэлхий дээр байж байгаа энэ хэдэн одоо 100 мянган триллион төгрөг чинь доллар чинь өөрсдөө гүгээд ирэх үү? Биднэрт бол тэр триллион доллар хэрэггүй л дээ.
Биднэрт бол нэг 2-3 миллиард байхад л болчт юм байна. 5 миллиард байхад л бараг болчих юм байна. Тэгэхээр тэр хэмжээний мөнгө явал Монголд үгээд ирэх үү гэдэг л бодолтой гэж байгаа юм. Тэгээд тэрийг асуудлыг тэгж томьёолоод ирэх юм бол бид нэр татварын тогтолцоон дээр яах вэ? Өнөөдөр одоо банкны салбарт ажиллаж байгаа хүмүүс бол мундаг ашигтай ажиллаж байгаа гэж яриад байгаа шүү дээ. Яста нэр айгүй баян хүмүүс айгүй мундаг. Яг жинхэнэ та нар статистикийг аваад үзэх юм бол өөрийн хөрөнгөнд ногдож байгаа ашиг, за дөрмийн санд ногдож байгаа ашиг, тэр нөгөө нийт активд ногдож байгаа ашиг машгийг харьцуулаад үзэх юм бол бүр зарим нь бол 0.67 өдөртөө яваа шүү дээ. 0.90 өгч байгаа банк бол миний мэдхээр ганцхан л банк байгаа байх. Тийм хэмжээний ашигтай. 1% өрөхгүй байгаа байхгүй юу? Чи одоо 1% өрөхгүй. 0.90 хэдэн. Бусд нь бол одоо нэг 0.60 хэдэн. Гэтэл чинь бол хүмүүс ямар ойлголттой тэр бол тийм их мундаг ашигтай л байна л гэж боддог. Яг мэдээж гэхдээ өөрийнх нь хөрөнгөд харьцуулбал бас арай хондоо тоо гарч ирнэ л дээ. Зөвхөн үндсэн активтай харьцуулах юм бол тийм тоо гарч ирж байгаа. Тэгэхээр ийм салбарт чинь бид нар татвараар алт ухаж байгаа салбартай адилхан байлгаж болох уу? Алт ухаад гаргаж ирээд тэгээд зараад тэнцээс мөнгө олж байгаа салбарч байдаг. Эсвэл зэс болж байгаа. Ер нь газар шороо ухаж байгаа салбартай адилхан байлгаж ойлгож болох уу? Гэтэл манай татварын тогтолцоо чи үлээ нэгэн шаталтай тогтолцоо шүү дээ. Тэгэхээр ийм нөхцөлд цөмөөрөө одоо нэг жоохон арай ондоогоор хандъя. Энэ улс орны эдийн засгийн нэг тодорхой салбаруудын бодлогын хувьд дэмжиж өгье. Тодорхой салбаруудын бодлогын хувьд бас жоохон барьж яаж гэдэг юм уу юу гэдэг. Би бол зөвхөн сая ганцхан жишээ хэллээ шүү дээ. Татвар гэлээ. За бусад эрх зүйн зохицуулалтын тухай асуудал байж байна. Custodian банк үйлчлэгээтэй холбоотой асуудлууд байж байна. Гэх мэтчлэн ингээл янз юмнууд байгаа л да. Таны бас нэг үгийн анхаарал татсан тухай үед нэлээд бас шүүгэн болоод дайсан ч өсөж байсан баг. Улсын хурлын гишүүн амар жаргал хэлэхтэй гэж байгаа. Тухайд хэвлүүдээр гарч ирсэн. Ардсан намын дарга инх болд байгаа маш буруу. Ер нь одоо энэ улсууд бас итгэж үйсэн босонгүй өнтер гэсэн үг гэдгийг хэлж ирсэн. Тэгсэн. Чухам яагаад байсан. Би тэр ямар утгаар хэлж байгаа гэхээр бол улсын их хурлын дарга хүн намын дарга байх нь буруу юм гэж хэлээд. Ерөнхий сайд хүн намын дарга байг. Эсвэл намын дарга нь ерөнхий сайд байг. Энэ бол сонгодог парламентын тогтолцооны асуудал. Энэ рүүгээ цөмөрөө явъя. Ер нь бол үндсэн хуультай холбоотой асуудал, үндсэн хуулийг өөрчлөе гэдэг түмэн яриа яваад байгаа байхгүй. Тэгээ энэ дотор ч нь бол одоо сэтгэлийн хөдөлгөөний шин чанартай юмнууд ч байж байна. Үнэхээр одоо энэ төрлийн тогтолцоотой холбоотой юмнууд ч бас байж байна. Тэгэхээр тэр утгаар нь аваад үзэх юм бол бид нар жишээ нь өнөөдөр бол болохгүй байна л гэж яриад байна шүү дээ. Болдог тэр механизмыг бас хэрэгжилж бид нар чадаагүй шүү дээ, бүрэн гүйцэд. Тэрний эффект нь үзээгүй байгаа шүү дээ. Тэр утгаараа би бол тэр улсын их хурлын дарга намын дарга байх нь бол буруу юм а гэдгийг бол хэлээд байгаа. Ер нь бол амьдрал харуулж л байна л та. Арслан хэдэн үнийг компани боллоо гэж ярьж ирсэн. Тавар арчсан одоо нам системд шүү байгаа шүү гэж тэгээд арслан хэдэн үнийг компани. Цэвэрлэгээ их цаг болж гэсэн үг гарсан. Цэвэрлэгийг юунаас хинээс юунаас авах хэрэгтэй вэ? Миний нэг ил загтал гарсан юм. Би тэгээд тэр ил загтал дээр юу гэж хэлсэн бэ гэхээр бол ер нь үнэхээр л тийм их нам мамда хайртай одоо намынхаа төлөө өнтөргөл цээж мэжээ дэлдэл зарлаад идэм бол тийм л мундаг хайртай юм бол тэгээд чи гараад явчихаж хэлж байгаа. Намын нэрийг битгий сүтгэхэд. Намын нэрийг битгий гутаагаад чиний ямар нэгэн үйлдэл чинь чиний хийж байгаа ямар нэгэн юм чинь тэр намын нэр хүндэд ямар нэгэн харшаар нөлөөлөд байгаа бол чи зүгээр л гараад явчих. Тий. Тэгээд үнэхээр одоо тэр тим юм байхгүй, элдв янз юм байхгүй гэдгээ нотолцоход тэгээд дараа нь хурж ирээд одоо юу яа. Буцаал эргэл ороод ирнэ үз. Тийм л үнэхээр мундаг юм бол. Тэгэхгүй бол одоо ингээл намын нэрийг л юм болох дээр л намын нэрийг барайл урд юугаал тэгээд ярьж байгаа хэлж байгаа юм болох тэр нэх гоё ардчлалын төлөө их орны төлөө тусгаар тогтнолын төлөө ард түмэн сайн сайхны төлөө намын эв нэгдлийн төлөө нягтралын төлөөг ердөө бүр жихэн чимэгтэй гэж ихтэй тэгсэн мөртлөө хийж байгаа үйлдэлүүд нь дандаа нэг тийм болохгүй үйлдэлүүд тэгээд алдаа дутагдал байна наадхыг чинь гаргаад тавьж гинэ одоо шүүмжилж гинэ гэхтэр бас бүр утан болчих гээд байдаг тий. Их бол баяр цогт сайхан бэлгэнэрт би итгэдэг байсан. Одоо эдгээр бол болохгүй байна. За тэгээд
ер нь арай түүхээ болоогүй байна гэдгийг та ямар утгаар хэлсэн бэ? Гэхдээ яг зөвөр энэ тодорхой шийдвэрүүд байж байгаа. Тэр шийдвэрүүдийг гаргахад оролцож байгаа байдал. За тэр гаргаж байгаа шийдвэрүүд нь бол үннийг хэлэхэд бол их л түүхий байгаа юм л да. Их л түүхий байгаа. Ерөнхий сайдын тэр гаргаж байгаа шийдвэрүүд бол эргэж бутсан, өөр ингэсэн нэг тийм тууштай зарчим дээрээ зогсож чадахгүй. Тэгэл аялдан дагалдсан бусдыг одоо юу гэдэг ая талыг харсан ч гэдэг юм нэг тийм байгаад. Яагаад гэвэл энэ чинь дахиад Монгол төрийн механизмынхаа мөн чанарыг ойлгох хэрэгтэй байхгүй юу? Энэ Монгол төрийн тогтолцоо, орчин цагийн төрийн тогтолцоо дотор чинь ямар институт, ямар үр гүйцэтгэх ёстой юм бэ гэдгийг бол маш сайн ойлгох хэрэгтэй. Монгол улсын их хурл гэдэг бол хууль тогтоох байх бол. Гол үндсэн үүрэг нь бол хуулиа тогтоо. Тэр хууль тогтооход бол хамгийн гол чухал нь бол юу юм бэ гэхээр бол бодит мэдээлэл байх хэрэгтэй тийм үү? Тэгээд тэр бодит мэдээлэл дээр тулгуурлаад маш чөлөөтэй ямар нэгэн хязгаарлалтгүйгээр ингээд тийм бодлогын чанартай мэтгэлцээ явуулдаг механизмууд нь тэр улсын их хурлын бүх институт за бусад институтуудыг бүрэн ашиглаж ингэж явуулж хэрэгжүүлж байгаа хэрэгтэй. Тэгэхээр энэ хууль тогтоох үйл ажиллагаан дээр л илүү анхаарах хэрэгтэй байхгүй. Энэ хууль тогтоох үйл ажиллагаа нэг тал руу хэлбэх ёсгүй. Аль нэг талд нь орох ёсгүй. Жинхэнэ нөгөө Монгол улсын урт хугацааны эрх ашиг гэж юу? 10 жил 20 жилийн дараа Монгол улсын эрх ашиг юу блээ 100 жилийн дараа эн чинь жоохон юу байж болох вэ гэдгийг бол бодож харсан тэр үйлдэл бол Монгол улсын их хурлын үндсэн үүрэг байхгүй юу? Тэр хэмжээнд байж чадах удирдлага Монгол улсын их хурлд байх хэрэгтэй. Тэр хэмжээнд байж чадах Монгол улсын их хурлын гишүүд байх хэрэгтэй гэж би үздэг байна. Гүйцэтгэх засаглал гэдэг бол арай ондоо. Гүйцэтгэх засаглалын хүрээнд дотор бол тэр ардчлалын үнэр байх ёсгүй. Осоо удирдлага. Үүрэг даалгавар өглөө тэр үүрэг даалгаврыг ягштал биелүүл. Гүйцэтгэх. Чи миний өмнө хариуцлага хүлээн шүү нөхөр. Би тэр их хурлынхаа өмнө хариуцлага хүлээн гэдэг. Ингээд ерөнхий сайд үүргээ тавиад тэр сайд нарыг бол ердөө өршөөлгөө хусдаг байх хэрэгтэй. Тэр агентлагын даргын өршөөлгөө авдаг байх хэрэгтэй. Маш хариуцлага тооцдог байх хэрэгтэй тийм. Маш хатуу хариуцлага тооцож чаддаг байх хэрэгтэй. Нөгөө талаас бас хүмүүсээ хайрладаг байх хэрэгтэй. Хамгаалж чаддаг байх хэрэгтэй байхгүй. Бусдаа нийлээд хүмүүсээ содоод иж болохгүй шүү дээ. Цэргийн дарга өнчин одоо цэргүүдээ бус хүнтэй нийлээд содоод иж огтвж болохгүй шүү дээ. Өөрөө загнана, өөрөө шаардлагатай байна. Тэгтээ бол өөрөө бас хамгаалж чаддаг байх хэрэгтэй. Гэх мэтчлэн ингээд элдв янзын юмнуудыг хараад байх юм бол үнэхээр л бас болоогүй л байна л да. Болоогүй л байна. Чухам ягаад нэр зогссон юм бэ? Инх болд баяр цогт. Яг та өнөөдөр байж байгаа хүмүүс нь л байна шүү дээ. Бас ч гэж одоо би ягаад гэвэл өөрөө тэднэрт айгүй их гордчихсан байхгүй их гордлого тавьжсэн. Эсвэл дараагийн нэг гайгүй үе гарч ирэх юм дээ. Их тийм цогтой золбоотой бас ч гэж дайчин хоосон хүмүүс биш шүү дээ. Хоосон хүмүүс бол үнэхээр биш. Тэгээд нэг жоохон амжилтандаа нөгөө ташуурсан юм уу яасан. Тэгшгэл боллоо л доо. Уул нь би бол асар их хүлээлт байсан, асар их гордлого байсан. Тэгээд сансан хэмжээнд хүрээгүй болох дэрлэгч хэлж байгаа. Амар сайхан байлаг ерхий сайд болцоход тэгээд засгийн газрыг засгийн хямралаас гаргана. За тэгээд тухайн үеч нөгөө долларын айн шүртлийг дэд болгоно гэж өнгөрөх юм ихүүлсэн. Манайр бэлэн биш байсан. Яг нэг үгүй хэлье. Манайр болохын тулд болсон болохоос биш, улс төрийн тоглоомын хүрээнд дотор болсон болохоос биш. Яг ерөнхий сайд болоод энэ улс орны эдийн засгийн байдал маань ямар хувь янзтай байгуулаа, цааш нь яаж авч явах ёстой вэ, юу хийх ёстой вэ? Одоо эргээд харж байхад бол огт бэлтгэлгүй байсан. Улс төрийн тоглоом гэж ярьж байна. Тухайн чухам тэр үед ямар тоглоом гэсэн бэ? Яг тэр үед болсон тоглоом би одоо эргээд бүгдийг яриад байхдаа хэцүү л байна л да. Тэгвэл тэр жишээ нөгөө хэм блэ? Алтан уугийн засгийн газар огцорж байсан үе за тэгээд намын даргын асуудал яригдж байсан үе тэр хүрээнд дотор л явсан л одоо тийм улс төрийн хөдөлгөөнүүд энэ л давар шүү дээ. Тэгэхээр сайхан бэлгийн засгийн газрын үйл ажиллагааг харахаар Алтан уугийн засгийн газраас огт өөр ажиллах юм болов уу гэж утсан чинь бүх юм тасрахгүй үргэлжлээл гэж харагдсан л да. Сэжгүүд нь бүгдээ. Юмд ч нэг тийм зорилго байх хэрэгтэй. Би ийшээгээ явж байгаа шүү гэж. Тэгээ тэрийг харж явах хэрэгтэй байхгүй юу? Харж явах хэрэгтэй. Би тэр лүү явж байгаа яах хэрэгтэй вэ гэж. Тухайлбал өнөөдөр одоо бид нар зүгээр би маш хийсвэр жишээ хоёул хавар болж байна. Хаврын тариалт. Одоо бид нар ч нэг талах идэх ёстой юу да. Бусдыгаа бай гэхэд ямар ч ус улс орноо талахаар тасалж болохгүй. Талахтай байхын тулд бид нар өөр тариа хурааж явах хэрэгтэй. Өөр тариа хурааж явахын тулд бол хагалгаа хийх хэрэгтэй, өөр тариа цацах хэрэгтэй. За ингээл энэ чинь гэдэг.
Өнөөдөр улсын хэмжээнд байж байгаа өрийн нөөцийн дутагдал гэхэд бол 20 мянган тонны тухай асуудал яригдчих. Энийг хаанаас яаж бүрдүүлэх? Нэгдүгээрт. Хоёрдугаарт нь байж байгаа өрийн чанар гэдэг маань чухам юу вэ? Нөгөө дээр үед одоо муулаад байсан социализмын үед чинь тэр үр гэдэг чинь өөрөө маш мундаг хяналтан доор бүр англигдчихсан ингээд сортлогдчихсан байж байдаг. Тэгээд тэр чинь газартаагаа харьцах тухай асуудал байж байна. Газраас чинь дандаа аваад ээж болохгүй шүү дээ. Газарт чинь бас нэг буцаагаад өгөх хэрэгтэй байхгүй. Тэр гүмс гэж нэг ойлголт байдیں۔ Газрын үржилшим гэж нэг ойлголт байна. Тэрий чинь бас нэг хадгалах гэж оролдож явах хэрэгтэй байхгүй. Гэтэл өнөөдөр явуулж байгаа газар тариалангийн одоо явуулахгүй байгаа газар тариалангийн бодлого чинь жоохон юунд хүргээд байна. Тэгэхээр энэ бол гүйцэтгэх засаглал бол маш тодорхой харж явах хэрэгтэй байхгүй. Яг өнөөгийн манай Монголын хөгжлийн төвшөнд бол энийг шийддэг эдийн засгийн механизмуудыг бол мэдж байх хэрэгтэй. Шийдлийг нь олж харж явах хэрэгтэй байхгүй. Тэгээ ийм юм бол байхгүй. Тэгэл эцсийн дүндээ юу болж хуурч ийн гэхээр нэг хэсэг нөхдүүд нэг засгийн газартай хэрэлдээд байгаа юм шиг, сайттайгаа хэрэлдээд байгаа юм шиг нэг тийм юм болж хуурч шүү дээ. Одоо засгийн газар сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөр одоо жижигсэн томцсон тойрог гэж маргаж байна. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байгаа юм? Сонсоморгүй. Яг нэг хэлэхэд бол угаасаа байна тийм ээ. Асуудал нь юунд вэ гэхээр бол сонгуул болохоос 6 сарын өмнө хуулинд өөрчлөлт оруулж байгаа нь дээд зэргийн бүдүүлэг үйлчлэг байгаа байхгүй. Ийм байдалд хүргэсэн явдал нь өөрөө бол уже одоо энэ хүмүүс үнэхээр төр засгийг удирдах чадахгүй байна гэдэг. Энэ улс төрийн намууд бол дэндүү хариуцлахгүй байна гэдгийг тод жишээ байхгүй. Би энэ дээр бол улс төрийн намууд гэж хэлж шүү дээ. Зөвхөн ардчилсан нам хэлээд байна. Ардын нам бол дэндүү хариуцлахгүй байж байгаа. За тэр бусад жижиг сажиг намуудыг бол одоо бүр дурдгаач үл дэндүү хариуцлахгүй байгаа гэж. Одоо тэгэл яалтчгүй миний зүгээр авж байгаа мэдээгээр жилсэн тойрогдоос тохирж ийн тэргээл ингээл ярьж байна. Тийм нөхөр юм явах л байх л да. Тэгээд айгүй бол 4 жилийн дараа за энэ ч бүтэхгүй байсан юм бэ. Дахиад мажоритар систем оруулж ирэхгүй болохгүй нэгэд. Өөрөөр хэлэх юм бол энэ хараа яг өнөөгийн юун дээр ингээл хувь хүн өөр дээрээ буулгаад калкуляцыг тооцоо хийгээд зүтгээд байгаа байхгүй юу? Гэтэл үнэн хэрэг дээр яг өнөөдөр Монгол төрийн тогтолцоо маань жоохон юу шаардаад байгаа вэ гэдэг өнцгөөс харж байгаа хүмүүс хичнээн байна. Өнөөдөр би энэ сонгуульд ялъя. Дорж гэдэг хүн долмаа гэдэг хүн. Өнөөдөр би намтайгаа ялъя, намаа ялуулъя гэдэг өнцгөөс хараад байгаа болохоос биш. Энэ өнөөгийн сонгуулийн тогтолцоо чинь Монголын төрийг бэхжүүлэх юм уу юм уу гэдгийг бол хэн ч харахгүй шүү дээ. Дахиад савлуул яах юм? Дараа нь хэнийг бид нар буруутгахгүй? Энэ хэдэн байнгын хорон дарга нарыг буруутгахгүй, Бакийг буруутгахгүй, Инхулдыг буруутгахгүй. Буруутгаад яах юм? Утгагүй шүү дээ тэр чинь. Юу ч болохгүй. Ер нь хариуцлага үлээнэ гэж яад. Ядагчгүй үсттэй. Тэгэл сайхан малигаал цаашаага яваад өгдөг үсттэй. Тэ? Тэгэхээр чинь энэ утгаас нь бодох хэрэгтэй байхгүй. Яаж энэ төрийн чинь нэг доктортой байхгүй, яаж савлуулахгүй байхгүй. Яавал нэг төр засгаа 4 жил ингээд доктортой удирдаад явчих гүйцэтгэх засаглалыг бий болгох уу? Одоо энэ шаардлагыг тавил та. Энэ шаардлагын өнцгөөс тэр сонгуулийн хуулиндаа хандлаа. Тэгтэл байж байгаа тэр цэцгийг хар. Одоо бүр анекдот шиг юм болж хөөрлөө ш. Цэц бол одоо бүр уул ухаантай хүмүүс тэнцээ суугаад байгаа биз дээ. Хамгийн ухаантай нь тэнд байгаа. Тийм нэг хэн блэ? Учргуудгоогоос сүдэл хамгийн мундгууд нэгсэн. Бүр амтны доог болж дуусчих шүү дээ. Хэлгч үг болтохгүй л. Одоо тэгээд яах вэ? Гэхдээ миний хүсдгээр миний хүсдгээр болдгсон болж бол ондол та зүгээр би хувьд нэг л зүйлийг сүүлийн үед яриад яваад байгаа. Тэр бол юу юм бэ гэхээр бол улсаар эзэнтэй байх хэрэгтэй юм шүү. Энэ улсаар эзэнтэй байх хэрэгтэй. Сайн ч муу ч нэг толгой байх хэрэгтэй. Тэр нэг тодорхой нэг диш нь аваад залаа чиглүүлээд явдаг байх хэрэгтэй. Тэрнээс 30-40 ерөнхий сайдтай болцоход түн бөмбөн сайдартай болцоход ингээд хэн дуртай ингээд дураараа дүргээд явдаг тийм юм бол байж болохгүй л гэж би үзэж байгаа. Нарийн ярих юм бол нэг 30-аас 50 хүн бариад ерөн шоронд хийчихсэн байхад ч яад. Хариуцлага тооцож чаддаг л байх хэрэгтэй. Болохгүй байгаа хүмүүсийн тэр хариуцдаг газар нь хийж тавиад тэгээ энэ улс нэг орныг эзэнтэй болгоод тэгээ чаддаг мэддэг хүн байд юм бол тэр хүмүүсийг гаргаж ирээд
аваад явах хэрэгтэй. Ер нь бол сонгуулийн дараа бол би бол үндэсний авралын эдийн засгийн гэдэг утгаар нэр тийм үү тийм үндэсний авралын тийм засгийн газар бол заашгүй байгуулах хэрэгтэй гэж бодож байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт нь бол төрийн механизм төр үндсэн хуультай холбоотой өөрчлөлтүүд хийх ажлыг бол нэн дээр шинэ их хурл бүрдчиж легитим шин чанараа алдаагүй байгаа дээр хийх ёстой болов гэж бодож байгаа. Тэгээд дахиад дараагийнхан тэр сонгуул Монгол руу орох хэрэгтэй байна. Зүгээр л энэ заримдаа ингээл гайхамар санагдаад одоо таны амнаас ч гэсэн гарч илэн сүүл бид нар амжилт гэдэг чинь үг хэмжил бодлоо илэрхийлэх эрхчлөө гэж ойлгож байсан. Эрхчлөө мэдээж бас нэг үний эрхчлөөг хязгаарлагдана л да. Гэхдээ л ингээд сүүл үедээ 1930-д оны бид нар ч одоо хүүхд байхдаа их л олон түүхэн уншсан та. Тэгээ би хөлтмөн багшлуудын Монгол уран зохиолын анги бол үлдээгүй ном баг. Хэлмэгдүүлэлт үе санаанд ороод. Зөв хэлмэгдүүлж ингэж хэлэх хэцүү. Энэ төрөд болохгүй байгаа хүмүүс үнэхээр их байгаа юм чинь. Болохгүй хүмүүсээс бүхнэрээ салгаж өгч чаддаг үнэхээр их байгаа юм чинь. Одоо барихаас өөр арга байхгүй. Гэхдээ л барих хорих гэж их тулд. Гэхдээ тэр нь асуудал нь юунд өгтөр бол хариуцлагын тогтолцооны асуудал. Хариуцлагын механизм байх ёстой. Чи ямар нэг юм хийсэн бол зайлшгүй хариуцлага хүлээх ёстой байхгүй юу? Энэ нэгдүгээрт байгаа зүйл. Хоёрдугаарт нь маш онцгой анхаарах ёстой зүйл бол юу вэ гэхээр бол энэ 25 жилийн хугацаанд чинь нийгмийн баялагын хуваарилт дэндүү шудраг биш явагдчихлаа шүү дээ. Эдийн засаг өссөн үү? Өссөн. Дотоодын нийт бүтээгдэхүүн чи хэд дахин өссөн гэж бодож байна. $1 миллиард байсан эдийн засаг. Одоо намайг ерөнхий сайдын албыг ашиж явах үед ганцхан $1 миллиард байсан. Чи боддоо Монгол улсын эдийн засаг өнөөдөр 13 миллиард долларын тухай ярьж байна. 13 дахин өссөн байхгүй юу? Хуваар биш. 13 дахин өссөн. Нэг хүнд ногдож байгаа дотоодын нийт бүтээгдэхүүн нь хэд дахин өссөн. Үндэсний орлого нь хэд дахин өссөн. Хуваар биш шүү. 1000 хуваар биш. 2000 хуваар биш. 13,000 хувь бидний тухай асуудал ярьж шүү дээ. Тэгэхээр ингээд энэ 25 жилийн хугацаанд чинь маш их хэмжээний үндэсний баялаг биетнэр бий болгож нийгмийн баялагаа бүтээчихсэн мөртлөө яагаад цөмөрөө ингээд өнөөдөр баривчлах, хариуцлага тооцох, шоронд хийх тухай яриад байгаа. Яагаад гэвэл нийгмийн баялагын хуваарлт бол дэндүү шудраг биш. Яг энэ л байгаа байхгүй. Би сая таныг тэддэн хуваар тэд дахин өссөн гэж яриад хэр чинь дотроо бас бодож хаана өссөн гайхаж хэлсэн. Яагаад гэвэл би сая энэ өвөл болдгоо гэнцэглэг гэж ядуу хөлт зөрсөн цэцэрлэг байгууллаа. Гэр хорооллын нин ядуу иргэдийн дунд ажиллаж амьдралаа энэ өвөл ажил орхиж байгаа. Энэ нөгөө өсөд байгаа дотоодын нийт бүтээгдэхүүн болон мөнгө төрөний хуваарлт чинь бүр тэнд бол бүр сурагч аа. Үнэр байхгүй харин тийм. Тэнд хүмүүс зүгээр амьдаараа Монгол улсад хүн турж өглөө гэж ярив, хүжээ гэж ярил одоо монголчууд гайхах шүү дээ. Тэгэхэд гайхахаар ардаггүй шүү дээ. Гэтэл тэнд бол зүгээр хоол унд байхгүй 4 хоног буцсан суугаад аргаа гарахтаа модны хоолц шанж угаа сууж байгаа тийм үү? Тог гэж юм байхгүй. Яагаад тог байдгүй юм гэсэн. Мөнгөний төлж одоо үдэн салгаа явчих тийм. Тэ. Гэхдээ энэ амьдрал тэгээ яг ийм үед байна. Тэгээ тайлбар тавиал ийм байгаамаа, тийм байгаамаа гэж тайлбар тавиал. Тэгээ ардчлал юм. Айгүй бол арчаатай арчаагүй гэсэн тайлбар тавиад суугаад ээж болохгүй байхгүй юу? Энэ үед бол ердөө л эзэнтэй гарч ирэл зүгээр л хоньх хэрэгтэй. Нөхдүүд минь дихгүй шүү. Хатын газар сургамж амаар биш үү баг. Хятадын загсаас сургамж. Одоо юу энэ тэгэхээр ямар ч болсон энэ дээр бол нэг маш тодорхой нийгмийн баялагын хуваарлтыг ингэж хийхгүй найзуудаа. Өнөөдөр хадгаламж арилжааны банкнуудад байгаа нийт хадгаламжийн 95% нь 5% нь ногдож байна. Хадгаламж эзэмсэгчд. Тэгээд үлдэж байгаа 95% хадгаламж эзэмсэж байгаа 95% нь болохоор нийт хадгаламжийн 5% нь эзэмсэж байна. Ердөө л ийм л байгаа байхгүй ялгаа нь. Тэгэхээр баячууд нь хит баяжчихсан, ядуучууд нь улам хоосорчихсан. Дундаж анги гэдэг нэг гордод өгдөг юм маань бол баг үндсэндээ ингээд ширгээд дуусчихад байна шүү дээ. Ийм тохиолдолд бол юм сайнаар дуусахгүй. Энэ бол ердөө их эвгүй юм руу л хүргэнэ. Тийм учраас энэ нийгмийн баялагын хуваарлтыг шудраг болгох хүчээр шаардлагатай бол энэ дээр бол тодорхой арга хэмжээнүүд авах хэрэгтэй. Зүгээр тэр бол хөрөхгүй байх нь бол уул нь их хурлын үүрэг шүү дээ. Засгийн газрын үүрэг шүү дээ. Эдгээр маань зөв зүйтэй л алхмууд хийх хэрэгтэй байхгүй. Эдийн засгийн зөв бодлогоор дамжуулаад, эдийн засгийн урамшууллыг зөв механизмуудаар дамжуулаад, эдийн засгийн секторуудаа, салбаруудаа зөв
тодорхойлж зөв юмнуудыг барьж авч явах ёстой чиглэлийн юмнууд байгаад байгаа байхгүй. Харамсалтай нь энэ бүх юмнууд бол хийгдээгүй. Тэгээд сүүлдээ эн чинь ингээд юу болж хувирч байгаа нэгтэр бол нөгөө хитрхи баяжчихсан хүмүүс чинь өөрийнхөө гар доор үйлчлүүлдэг бүхэл бүтэн бүр салбаруудтай болчихсон. Хууль эрх зүйн салбар, прокурорууч, өөрийн гэсэн шүүхтэй, өөрийн гэсэн цагдаа нартай, өөрийн гэсэн одоо тэр татварын байцаагч, галийн байцаагч, том компаниуд бол бүгд үндсэндээ бол юутай болчихсон л байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол мэдгүй. Миний ойлгож байгаагаар бол нэг тийм олигтой үр дүнд бол хүрэх зүйл биш. Энийг шийдье гэж байгаа бол эцэг бол улс орон эзэнтэй болох ёстой. Энэ улс орныг эзэнтэй болгохын тулд бол энэ удаагийн сонгуул бол онцгой үүрэг гүйцэтгэх нэ л гэж. Улс орныг та яг одоогоор бол эзэнгүй байна гэж үзэж байна. Би эзэнгүй байна гэж үзэж байна. Яаж эзэнтэй байх вэ? Ягаад гэвэл улсын их хурлын дарга нь ерөнхий сайдын ажлыг хийгээд байгаа. Ерөнхий сайд нь ерөнхий сайдын ажлыг хийж байгаа юм хийхгүй байгаа юм бэ? Монгол улсын ерөнхийлөгч нь агентлагийн дарга, газрын дарга нар, хэлтсийн дарга нар, яамдын дарга нарыг томилоод байгаа. Ерөнхий сайдын ажлыг хийгээд байгаа. Тэгэхээр чи ямар эзэнтэй байна гэж хэлэх юм чинь. Дор өрнөө өөрсдөө их мэдлийн хүрээлэг татсан суудлаа олох хэрэгтэй байхгүй. Дээр байгаа хүмүүс чинь суудлаа олохгүй, доор байгаа хүмүүс чинь гүйдлээ олохгүй гэдэг чинь тэр чинь хоос үг биш шүү дээ. Өнөөдөр бүр яг бие тутахаараа хэрэгжээд байна шүү дээ. Тийм учраас ерөнхийлөгч нь ерөнхийлөгчийн судал дээрсүү жилд 2 удаа л үзэгдэх хэрэгтэй тэр хүн бол. Нэг нь улсын баяр, нэг нь цагаан сар. Хоёроос олон удаа л телевизээр гарч байгаа энэ тэнд үзэгдэж байгаа бол ажлаа огт мэдэхгүй байна, ажлаа хийж чадахгүй байна л гэж ойлгох хэрэгтэй. Бэлэг тэмдэг шүү дээ энэ шиг бол ерөөсөн. Үндсэн хуулиараа л маш тодорхой үүргийн заагаад өгч байгаа юм. Монгол улсын их хурлын дарга гэдэг бол их хурлаа удирдах хэрэгтэй. Их хурлын үйл ажиллагааг бол намчрахгүй, туушрахгүй, савлахгүй байх. Тэгээд тэнцэнээс гаргаж байгаа хууль тогтоомж нь дээд зэргийн чанар хангасан байх, цаг үеийн шаардлагыг хангасан байх. Бусад бүх ажлыг бол гүйцэтгэх засаглалын ажлыг бол ерөнхий сайд аваад явах хэрэгтэй. Таны над хэлдгээр бол их хурлын дарга их хурлаа удирдах хэрэгтэй, намжихгүй, савлахгүй байх хэрэгтэй гэвэл эн чинь ардчилсан намын дарга хүн чинь яаж намжихгүй вэ? Харин тэр асуудал чинь. Тийм учраас яаж их хурл дээр тэр эрхчлөлөөг намжихгүйгээр эзлүүлэх вэ? Тийм учраас одоо тэр хурдхан шиг сонгуул нь болоод тэгээд намын дарга ерөнхий сайд л яана. Хурдхан шиг сонгуул болоод. Харгал ядчих штеп. Тэрийн цаг ясан болж байгаа юм. Цаг бол хариг дуусах гэдэг. Би бас асуух юм их олон байгаад байдаг. Зүгээр ер нь энэ одоо өнөөдөр улс төрийн энэ практик дараагийн сонгуулийн дараа солигдно гэж та үзэж байна. Солигдож чадахгүй. Та энэ сонгуулийн төсөөлөлийг яаж эргэлзээд байна. Яг энэ болдоо яг нэг үгэлэхэд бол эргэлзээд байна. Сүүлийн үед байж байгаа судалгаануудын дүнг харахад бол ерөнхийдөө нөгөө нэг байраа солихол янзтай. Байраа солиол тэгэл явчихл тийм л өнгө айс судалгаанууд гараад байгаа юм. Гэхдээ тэр бол нэг тийм гайхамшигтай шийдэл биш л дээ. Зүгээр миний хүсэж байгаа хүсэл бол юу юм бэ гэхээр бол за ямар ч улсан энэ хоёр нам нь л ялаасаа. Тэгээд тэр нэг 2 см ус нэг жижиг нэг элдв янзын морж ирээд дундуур нь гүгээд шантажлаад ягаад гэдэг юм бити гараасаа л гэж хүсэж байна. Энэ бол мэдээ миний хүсэл. Эцсийн өнөөдөр бол хэн хариуцлах вэ гэх юм. Ардчсан нам хариуцлах хүлээн, ардын нам хариуцлах хүлээн. Өнөөдөр хариуцлах хүлээх нөхдүүдийг байлгаж ивэл тий харин тий. Тэгэхээр ядч энэ хоёр нь байж. Тэрнээс махнамаас хэн өнөөдөр шаардлага юм юу шаардах юм бэ? Ийзнес өнөөдөр хэн шаардах юм? Юу шаардаж? Гэтэл тэр хүн байгаагүй чинь мэдчихгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө тэд нар 2 см тэнцээ суугаад байдаг. Олон юм яриад байдаг тий. Тэгээд завсарлага аваад байдаг. 5 хоног завсарлага авна гэдэг том юм яриа суугаад байдаг. Тэгэхээр миний хүсэж байгаа юм бол юу юм бэ гэхээр бол үнэхээр энэ хоёр улс төрийн наманд л хариуцлага үүрээд явгаасаа л гэж л одоо хүсэж байна. Тэгээд энэ сонгогч нар маань нэг жоохон хатуухан шиг жоохон яхир тал руугаа саналаа өгөөс хэлж байна. Одоо тэгээд бас их сонир дүр зураг харагдаад байгаа юм шүү дээ. Одоо сонгуулийн 14-18 хоногийн хугацаанд хийн гэж яддаг гадны хүчнүүдийг оруулж ирэх ямар ч болцоо байхгүй шахуу хийж байна. За телевизэн цагуудыг гингүүт уралдаад хулдаад авчихаар юм буцаал энэ багаараа нөгөө 51-49-өөс солилт юм яа тэ нэг иймэрхүү багаар ингээд буцаад орхол дүр зураг яг танихтай минийхээ нүүдтүүдчил байна. Тэгээд энэ чигээр ороод ирсэн шин юм хүлээж авахгүй гэсэн үг. Шин юмд бол гордох юм бол их л бага л болно. Зүгээр яг нэг үлэхэд бол одоо ингээд 90 оноос хойш харахад бол арчилсан нам бол ер нь засаг бариагүй шүү дээ. 96 онд бол засаг барих бид нарт
шанс бол маш ойрхон байсан. Ганцхан судалт үзсэн. Ганцхан судал. Тэр үед хуулиараа 51 байх хэрэгтэй байсан. Бид нэр 50 судал авсан. Тэгээд тэр ганцхан судал байхгүй байсан учраас үннийг хэлэхэд бол 40 хэдэн хоног хурал хаяал явцдаг байсан шүү дээ. Монгол Ардын хувьсгалт нам 40 хэдэн хоног хурал хаяал их хурлыг зогсоогоол зогсоож чаддаг л байсан. Тийм л юм шүү дээ. Тэгэхэд бол бид нар бол тэгтээ тэр үед бол бид нар хоосон байгаагүй их юм байсан. За энэ 4 жилийн хугацаанд бид нар дахиад олонх болж чадсангүй. Бид нар олон судал авсан тэгтээ олонх болж чадсан. Тэгэл элдв янзын юмнуудтай мөн ч их одоо вебсайт янзаар үзлээ. Өчнөө ч одоо юм харжлага багта хамгийн наазах нэгтэл сая гэтэл одоо тэгэл тэр үндсэн хуулийн цэцэн шийдвэрийг ярих дээр л завсарлага аваад явчихж шин. Тэгэл хамгийн юм зөксөөгөл тэрнээс нь болоод одоо нэр дэвших хугацааны айгүй бол хойшлол эхэлж шин. Яг ч ярихгүй. Тиймэрхүү байдалд оруулаад байгаа байхгүй. Тийм учраас уул нь бол ардчсан нам нэг удаа нэг үнэхээр нэг сансан хэмжээнд нэг олон болоод нэг саналаа аваад нэг явуулна нэг явуул явчихмаар л байгаа. Ахаа тийм вариант гарч ирэх магадлал бол айгүй байгаа л. Зүгээр яг ингээд би ч бас хүнтэй уулзч л байгаа шүү дээ. Энд нэг тойрог мориг дээр явна албан бус байдлаар хүнтэй уулзна ингээл хүмүүстэй уулзаад за арчсан нам яаж нэг тэр нэг л биш. Гэхдээ биш дээ яагаад байгаа. Одоо яг юу нь болохоо билж байгаа юм. За та надад хэлдэ 1 2 3 гэд хэлээд ирэхтэй гэд би асуудаг байхгүй. За сургууль барьсан уу? Барьсан. Цэцэрлэг барьсан уу? Барьсан. Эмнэлэг байгаа юу? Байсан. Зам байна уу? Байна. Гадаад худалдаа чинь нээлттэй болсон уу? Болсон. Энэ эдийн засгийн өсөлт чинь байгаа юу? Байгаа юу? Дэлэлт чинь байгаа юу? Байгаа юу? Энэ боловсон хүчний бэлтгэл сургууль элдв янз юм гадагшаа тутагшаага явуулсан хүмүүс чинь байна уу? Байна. Монгол улсын гадаад нэр хүнд өссөн үү? Өссөнгүй. Тэгээд юу болох вэ? Тэгтэл нэг л болох. Та нар дотроо нэг эвээ олж өгөхгүй байх гэж хэлээд байгаа. Тэгэхээр тэр нэг материаллык тал нэг нийгмийн баялаг бүтээх мэдээж алдсан юмнууд зөндөө байгаа, боломжууд бол зөндөө байсан байж таараа. Гэхдээ тэр нэг дотроо нэг эв зүгээ олдог нэг тэр механизмыг л хүмүүс өгөөсгээд байгаа юм л хүлээгээд байгаа юм л да. Тэрнээс бол ардчилсан намд бол дургуудаа биш шүү дээ. Яг гэвэл ардчилсан нам бол гарч ирэх болгонд асар их хүлээлт бий болдог. Нэг тийм зовлонтой юм байдیں۔ Одоо ёстой нөгөө форс мажор юмдаа биднээс огт хамаарахгүй. Ардчилсан нам сонгуульд ялхал юм бол эсвэл олон суудал авах юм бол хэрээс хитэрсэн хүлээлт үүсдэг байхгүй. Бараг л маргааш нь коммунизм байгуулах юм шиг нэг тийм ойлголт үүсчихдээ. Тэгээд мэдээж тэр чинь амьдрал гэдэг чинь бол шал ондоо шүү дээ. Тэгээд нөгөө хүлээлт нь хөрөхгүй болох тэр хүмүүс бас нэг жоохон намайг хуурчлаа гэсэн нэг тийм гомдол үлддэг юм шиг байгаа юм л та. Гөрөвчтөр ч гэсэн бас нэг сайхан ч ухад сонир юм харж илээ энэ 10 30 60 тэнцэхэнд 10 дээр 30-ийн нэмэх нь 60 тэнцэхэн 100 гэдэг нэг тайлбар. Тэгээд 10 жилийн тэр Монгол улсын дэлхийд 30 дахь орн болно. Үүний төлөө $60 тэрбум зарцуулна гэх юм л. Нөгөө хэдэн онд л санаж байна. Би хүүхэд байхад Монгол улс Азийн бар болно гэж хөөрсөндөө нэг баахан хөөрсөндөө. Сонгуулийн амлалт гэхээр ширүүл. Тий. Одоо ч тэгээд нөгөө чихэнд чимэгтэй л юм хэлүүл бас нэг хөрчих гэдэг шүү дээ. Бодиттой юм бол хэрэг байхгүй шүү дээ. Тэгээ чихэнд чимэгтэй л юм байх шүү дээ. Уул нь тэгэж байж болохгүй л дээ. Ер нь зүгээр эдийн засгийн өсөлтөө бол бид нар хэрвээ зөв грамотны гэж хэлэх юм бол зөвтэй эдийн засгийн бодлого явуулаад ирэх юм бол бид нар эдийн засгийн өсөлтөө бараг дахиад 2 оронтой тойроо оруулах магадлал бол байгаа. Ямар ч гэсэн ойрын хэдэн жилдээ. Тэгээ ер нь бол хийсэн судалгаа байдаг шүү дээ. Манай дотоодын нийт бүтээгдэхүүн бол нэг 4-5 жилийн хугацаанд бол нэг дахин нэмэгдээд байна. Тэгээ тэр хандлага бол нэг ойрын 15-аас 20 жил бол хадгалагдана гэж. Өөрөөр хэлэх юм бол 2-оос 15-аас 21-15-20 жил бол эдийн засгийн аюул динамик өсөлттэй байх бололцоо бол байж байгаа байхгүй. Тэгвэл энийг нэг чулуу болгох асуудал. Нөгөө уул уурхаагаасаа хараад байх уу, нөгөө газар шороогоо ухах гэж хоорондоо өрсөлдөх үү, уралдах уу, эсвэл эдийн засгийн сошиал салбаруудыг бий болгож ирээд тэрүүн дээрээ тулгуурласан эдийн засгийн төрөлжилтийг бий болгож авах уу гэдэг асуудлыг л гаргаж ирэх хэрэгтэй байхгүй. Тэгээ энэтэй уялдаа холбоотойгоор шийдэл нь бол миний түрүүний харж байгаагаар тэр мөнгийг Монголд авчрах хэрэгтэй байхгүй. Бид нар мөнгөний ардаасгүй биш. Мөнгө Монгол руу цутгаад ороод Монгол өөрөө хүчгүй мөнгө цутганаа гэсэн үг шүү дээ. Тэр нөхцөлийг л бүрдүүлэх хэрэгтэй.
За тэгэхээр таны ойлголтоор бол ерөнхий засгийн газар байсан бол та ерхий сайд байсан бол болдгоо төр хүмүүсийг 50-60 чамаагүй барьж аваад хөлөөлаад тий. Тэгээд эдийн засгийн хамгийн гол нь зөв хуваарлтыг л хийх ёстой байсан. Зөв хуваарлт маш зөв явах ёстой. Тэгвэл нөгөө мөнгө чинь ордон дотор ч байдаг гэж ялгаж ч гэсэн очтол байх хэрэгтэй болох гээд байна да. За ингээд Монгол Улсын ерхий сайд асан улсын хурлын гишүүн Эренчниймийн амар жаргал шударгаарыг ток шоу нэвтрэлт өргөдөн орлоо. Таны цаашдаа ажилд өндөр амжилт хүсье. Үзэгч та бүхэн шударгаарыг ток шоу нэвтрүүлгээр сэтгүүлч Болдготой хамт байлаа. Би сэтгүүлч Болдгоо. Өнгөрсөн 8 жил гаруй хугацаанд үзэгч та бүхэнтэйгээ хамтран чухал яриа нэвтрүүлэг болон бусад нэвтрүүлгээрээ маш олон чухал зочдыг хүлээн авч маш олон чухал сэдвүүдийг хөндсөн билээ. Уран бүтээлээ хэсэг завсарлаж, эгэл жирийн амьдрал донд эгэл жирийн хүмүүстэй хар бор ажилд худалдаж явахдаа бидэнд чухам юу саад болж байгаа юм бэ? Бидний амьдрал чухам юу хэрэгтэй юм бэ гэдгийг маш сайн тунгааж бодож үзснээс бидэнд шудраг байдал, шудрагаас маш ихээр дутаж байгааг ойлгосон. Хүрээлэн буй нийгэм маш их бухимдалтай байна. Хаасайгүй авсан, өгсөн, эдсэн, уусан, улгаалсан, шамшигдуулсан, ухан, ухахгүй, улгаач хүү Монгол, улгаач нүүрлсэн Монгол. Энэ бүгд цөм аимшиг. Хаана асуудал байна? Тэнд шийдэл яг хажууд нь байдаг. Шудраг үнний төлөө нүүр тулж шудраг ярилцъя. Шудраг ари Болдгогийн ток шоу.